Танил. Баг залуу байсан үе юм да. 2010 он санагдана. Би Өвөрхангай аймгийн Уянга суманд амьдарч байсан цаг. Уул уурхай гэж манай нутагт тамтган алдаад хүн бүрэл болох чинээгээрээ шороо ухаж бор хоногоо болгочих гээд явдаг болсон байв. Би ч удатгав. Мөн мотоциклоо асааж аваад өдөртөө нэг уурхайн шороо эргэчихдэг болоод байлаа. Тэрч жишгээрээ нэг өдөр жаахан шороо ухчихад гэртээ иртэл эхнэр өөдөөс ухтаад уурхаа орж юм өгөөдөр гэснээр буцах боллоо. Өнөө уурхай нь хамгийн холнолт. Тийшээ явхад замын хоёр талаар битүүл уурхай байдаг байв. Харин миний очих газар маань тэдгээр уурхаануудын дундуур явсаар хамгийн төгсгөлд нь байдаг байлаа. Намайг буцахад гадаа харуй бүрий болох гэж л байсан санагдана. Би буцаад л атгачихлаа. Тэгж явсаар очих газартаач нэлээд дөхөөд нэг их гүнзгий урт жалга гарах болов. Ер нь тэр авийнхан мэднэ л дээ тэр жалгыг. Элдэв гүйдэлтэй чөтгөртэй гэлцдэг л байсан газар. Би ямар нэг их тоох биш. Байнга шахуу явдаг болохоор яваад л орчихлоо. Гэтэл гэрлийн үзүүрт нэг саарал дээлтэй хүн харагдах юм. Гайхаад харвал яалтчгүй нэг гартаа нарийнхан мод бариад газарт тулсан саарал дээлтэй хүн зогсож байх харагдсан. Гэхдээ огт хөдлөхгүй. Бас царай нь харагдсангүй. Би багахан гайхаад л хажуугаар нь гараад давхичихлаа. Юм хүн зогсоо юм бол гэж бодсноос ч нэг их хэтэрсэнгүй. Тэгж явсараа зорсон уурхад очлоо. Тэгж байтал бүр шөнө болж таарав. Эргээд л мотоциклоо атгачихлаа. Явсаар яг нөгөө жалгандаа иртэл. Өнөөх хүн яг л орой таарсан хэвээр таг хөшсөн мэт зогсож байдаг байгаа. За энэ удаад ч ёстой хамаг биеийн шар ус босоод нуруу хүйт даагаад л явчихлаа. Өнөөх хүн рүү харахгүй хичээгээд л хажуугаар нь гараад тавьчихсан. Үнэн дээр баггүй хайж билээ. Нэг л мэдхэд гэрийнхээ гадаа ирчихсэн байсан та. Маргааш нас нь эхлээд би нэг л биш. Хар аяндаа л халуурах гэж байх шиг. Би ярцалцаад. Тэгээд эхнэртэй болсон явдлыг хэлээд таньдаг нэг бөө дүүдээр очлоо. Тэгсэн нөгөө дүү маань хэсэг үзэж байснаа. Ах минь, уг нь танд хал балгүй юм таарсан байна. Та жаахан сэжиглээд орхиж. Одоо бол айхраггүй шүү. Гэснээ хэсэг бодол болов. Тэгснээ тантай их л ойр дотно саяхан өнгөрсөн хүн байх юм гэдэг байгаа. Би ч бүр гайхаад манай ах дүү нартай саявтар өөд болсон хүн байхгүй дээ. Ямар ч гэм харгүй болоод гэж эхнэртэйгээ ярилцсаар гэртээ ирсэн. Тэгээ чүн унтах гээд хэвдсэн чинь нойр хүрдгүй. Өнөөхөл саарал дээлтэй хүн бодогдоод. Бүр хэн байдаг вүлээ гэж бодоод унтах юм биш. Гэтэл гинтэл толгойд гэдэл нэг бодол харваад ирдэг шүү. Хөөх юм уу найз минь. Гэдэл би бараг босоод харайлаа. Ойр дотны хүн гэхээр нь эхэндээ ах дүүсээсээ бодоод байсан юм билээ. Үнэн дээр 100 цагт тарваг эргүүлж амьдралдаа нэмэр болгодог муу найз минь санаанд орсон. Үнэхээр л нэг цагаан саарал дээлнээс салдгүй байж билээ. Эргээд тэр шөнийн харснаа бодохоор царайн л танигдаагүй болохоос яг л санагдсан шүү. Хөөхий эл явдлаас нэг сар хүрэхгүй өмнө шөнө мотоциклтэйгоо явж байгаад хээр унаад өөд болчихсон юм.
Надад гэм хоргууч гэлээ тэгж нэг таарах хувьтай байж дээ л гэж бодогдсон доо. Ямар тач өмнө хойд нас хүний хий бие сүнс гэж байдаг бололтой юм билээ.